Хямд ухаалаг сонголт. Оргил сүлжээ дэлгүүр. Та жоохон зам хаагаад шахаа би хурдан явмаар. Сүрүү явчих. За чиний 50,000 хэрэггүй дээ баг. Юу вэ? Эсэн чихэр хаашаа өдөг бай. Гिच хаана гिच. Мах. Марафон биш үү? Юу вэ? 50,000 асуултанд хариулъя. гэж байна. Хан гурван оргил алтай хангай хинтийн хамб ногоон зүлгэн дээр буйраа засаж хатан гурван аршаан онон хатан туулын харьяа усан далгалсан эрэгт тулгаа тулан өрх гэрээ үүсгэн бадраасан өнөө цагийн гурван эрхэм гэр бүл өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочид боллоо. Энийг идмээр ингээл тэгээд тэрийг ширээн дээр яаж гоё харагдах уу? Яаж баяжуулах уу? Яаж амттай болох уу гэдэг дээр манай ихнэр өөрөө бүрэн хариуцаал явдаг. Тэрэнд нь бол би нэх оролцдог. Одоо энд орж баг чаддгүй юм а чаддаг болох сурж авах байх тийм. Гэхдээ надад өөрөө боломж олохгүй байхгүй. Хаяа нэг ингээд үзэл бодлоо хэлэх гэхээр чи димий гэж тэгээд заа гэж яваад байдаг. Одоо тэгээ хамтраад хийхэд тэгээ ер нь бол насаараа хамт байсан хүмүүсийн хувьд миний юу хийдэг, яах, юу хийх гэж байгаа энэ зэрэг бүгдийг нэг. Ер нь хөтлөж аваад гараад л явчих. Хоёлаа хөтлөж аваад тэгээ машиныхаа ардтал тороо хийж аваад л тэгэл хоёлаа. Тэгэхгүй болохоор яг нөгөө шийдвэрээ дандаа хамтдаа гаргуулах гоё гэдэг аахгүй. Тэрнээс дангаараа ахаар би хүслээс асуумаар санагдаа, хүслээ болох нь надаас асуумаар санагдаа. Бид нар ч ер нь хоёлаа хамтдаа л явж ер нь юмнуудаа амжуулдаг. Тэгээд жилээс жил цагаан сараар ирэх хүмүүсийн улам очроод байгаа шүү дээ. Одоо бүр тэгээд миний олон шавнар байна, хүслээгийн бас олон шавнар. За тэгээд залуу уран бүтээлч, дүүнер, хамаатан төрөл төрөсөд тэгэл ерөөсөн ингээл орж ирдэг шүү дээ. Ерөөсөө тий. Яг тусан 400 тий. Наад чи л танилцсан юм. Ганц чанга юм байна да. Харин тий. 20 минутанд тий. Судалгаатайгаа тий. Би ч одоо 10 жил тооныхаа хичээл дээр 3 үйлрэл дараалж юм уу гэж. Дандаа энгийн тоо боддөг шүү дээ. Бутрахаа тоо болгохоор боддог. Юу ч байхгүй. Нэг дээр нэг нэм гэдэг бүхэл тоолууд тэгэл цаашаа байхгүй шүү дээ. 1500 дээр 2750 гэхэр бодож. Тэгэхээр бодчих байж байна. Хоёулаа баг баярын өмнө завгүй явж байгаа л тэгэл нэг хамтдаа шууд бөөндөл тий. Нэг бужигнаал авдаг даа баг. Тэгээд хоёулаа ер нь бол бас их айгүй хоосог болсон юм уу? хоосог. Дээрээс нь хоолн дээр маш санаа нэгддэг. Тий. Гоё байвал тэгэл авдаг тий. Залуу гэр бүлийн хооронд хувьд яадаг гэхэлэр нэг зочин хүлээж авдаггүй тий. Тодорхой хэмжээр бол 400,000-аар болцдог бах тий. Тий, ер нь яг гэр бүлийн хүрээндээ бол асуудалгүй. Боо зорохгүй юм чи. Чи л үнэн мэдэхгүй өстэй. Ямар ч үнэн мэдэхгүй. Үгүй тий. Яана. Тэндээ багтаагаад ингэн гээд бас тодорхой хэмжээгээр Би ч ер нь нэг тийм детайл бол ерөөсөө боддгоо. Ерөнхийдөө яг за тэр хавцаа гэж явдаг. Тэгэхээр тэр нэг бол яг голцоод ер нь давцсан л байдгийн тэгээд яах юм бол даавал билүүлчих үү. Мөнгө тутал За ингээд юм байна тий. цаг явсаа. За. За амжилт. За баярлалаа. За баярлалаа. Үндэсний сүлжээ оргил худалдааны төв нь 50 гаруй улс орны 100 гаруй нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж, эдгээр компаниудын дээд зэргийн чанартай 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор импортлон, өөрийн 12 сүлжээ супермаркет, бөөний төв, худалдаа, борлуулалт, түгээлтийн компаниараа дамжуулан Улаанбаатар, Эрдэнэт дархан хотуудын ард иргэдэд хамгийн хямд үнээр хүргэж байна. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодын бүхэл аж ахуйн нэгжүүдтэй хамтран бараа бүтээгдэхүүнүүдийг нь борлуулж хэрэглэгчдэд хүргэдэг.
Чухам энэ өргөн их сонголттой бараа бүтээгдэхүүнүүдээс 3 гэр бүлийн эзэгтэй нар 10 минутын хугацаанд баярын ширээний сонголтоо хийж, эр нөхрүүд нь 20 минутанд тухайн сонгосон барааг цуглуулах эхний даалгавар эхэллээ. За тий банан авна алим. Амьдралын нухчааг үег олонтоод авч зүрхээрээ, сэтгэлээрээ биесээ мэдрэх болсон хүслээ найруулагчийн гэр бүлийн сонголтыг хамтдаа харцгаая. За бас монголлог тэгээ өнгөлөг будаглаг тийм байх хэрэгтэй байх гэж бодож байна би. 15 900. За нэг 4 5 үний ширээд сэдэл гэж бод. Хангалттай алим 3 энэ дээрээс нарийн үеиг бодож агаад оруулахгүй тий мөнгөнд дутчихвол яг мөнгө нь илүү гарчвал яг гэдэг. Би энэ нөгөө нэг юу яаж байгаа. Ерөнхийд нь бисаа ингээд нэг 3-т орж байгаа юм чинь бас жоохон юмаа бодд юм ба штэ. Та жоохон зам хаагаад шахаа би хурдан явмаар. Бас нөгөө нэг цагаан сарын юу чи ингээд заавал хүнийг гарыг нь цайлгадаг. Тэгэхээр би заавал 2 давхраасаа нөгөө 4 хүндээ 2 бэлэг авчиж гэж бодож байгаа. Тэгээд Авхаалчтай бүсгүй ямар тач нөгөө 2 гэр бүлийнхээ гарын бэлгийг хүртэл сонгоодглоо. Ойргилд олдохгүй юм гэж үгүй болохоор пүнтик өөрийн санаанд таарсан чамийн сонголтыг хийлээ. ширээ засна гэдэг чинь би ширээн дээрээ байгаа юмар хүнд айлт цайлж байгаа юм шиг л болохоор тэгээ бас нөгөө сар шинийн баяр гэдэг утгаараа тэгж байгаа. За ингээд тараг руу явлаа. Цагандаа амжин тий. За. Сэр 5500 6500. За гурвалжин сэр 5900. За энэ ааруул ааруул 16500 өндөг. За өндөг нэх олон хэрэггүй. За өндөг Чи гарамтай болохоор бас амар яа нөө тий. Гарам болохгүй биш. Жижигийг авахгүй бол бас мөнгө нь хүрэхгүй бол тий. 400 мянга бас их штэ гоо. Окей, одоо ч бас тийм их биш ээ. Тийм үү тий? Одоо ч хүнсний үнэ их. Гэхдээ эдний үннүүд их бас айтайхан үнэтэй шүү. Дэжгүй байна уу? Айгуу дэжгүй мэ. 500 жаа. Би энэ асуултаа мөнгө өгье гэж хүн гойж явдаг хүн биш л дээ. Гэхдээ одоо энэ удаад яах вэ? За болцоо би болцоо шүү. За цаг дуусна. 50,000 төгрөгний 10 секундын асуулт. За 10 секунд бодох хэрэгтэй. За. Хүргээ ахаа адам ээжийг хин гэж дуудах вэ? 10, 9, Хүргээ ахихаа 8 ээжийг хин гэж дуудах вэ? Нэрээр нь дуудчих. 6 Нэрээр нь дуудана. хин гэж биш. За юу гэж гэх юм уу? Авгаалдаг дуудана. Хүргээ ахаа адам ээж. Жишээлбэл бэр гэдэг шиг тий. Хадам л За шүү. хүргэн гэдэг шиг. Хадам Хүргэн ахаа хадам ээжийг 5 хүргэний хадам байж. 3 2 1 Жимсний салаад, шинэ ногооны салаад. Харахгүй. Харах шаардлага байх. Би чи тоогооч хүн шүү дээ. Юу? Би гэрийн тоогооч. 100 орчим мянган төгрөгийн юм авч явах шиг байна. Энэ арилт томоор байна тий энэ хэд гэж юм. За яг үнэн нь бол боломжтой юм тий. За гэс харин хүлсэл дуусчихмаар байна. За ногоон сонгонго авсан сүү хаана сүү. За миний Монголын сүг авна. Сүү авна. Зөөхий аваад авчмаар л байгаад байгаа. Мөнгө нь хүрх юм болоо. Яана. За яг ингэж гол юмнууд авчи. Энэ зөв арцны ундаан хаана үт юм бол дээшээ гарч бэлэг авнаа. Гэхдээ би эндээс нэг юм авах хэрэгтэй. Будаа ханага вэ? Ичээ будаа ханага. За хамт оролцож байгаа хүмүүстэй нэг дээшээ харсан. Сав аяг бэлчилчтэй. За гэж чадахгүй нөгөө майнуудын хаана байна. Өндөг. Хаа зүг. Гүзээлцэг. Яаж. Махаа. Өхрийн мах 2 кг. 2 кг. Яг энэс 2 кг. За баг болж байгаа шиг байна. Мах. 50,000 асуултанд хариулъя. 15 секунд бодох хэрэгтэй. За. Тусал бороотой үдшээр дурлсан охиндоо дуу аялан цэцэг авч очсон дондог ямар цэцэг авч очсон бэ? Тусалтай бороотой үдшээр дуу аялаад Дурлсан охиндоо дуу аялан цэцэг авч очсон дондог ямар цэцэг авч очсон бэ? сарнаал бах та. Мэдгүй. Тийм сайхан
сүйтэй цагаа самархал байлаа. Даанч Агийн бол мартсан байна. Одоо юу энх болтын гэр бүл ер нь нөгөө ингээд дүүнрээ хүлээж аваад тавгийн идээд цаад айл энэ төр хонор оруулдаг. Нэг жил оруулж үзсэн. Тийм, чанга. Чанга. Хий сүүгээ авсан байна. За ингээд сайхан Байгууллага тий. За тэгээ хоёрын сонгосон хүнсийн бүтээгдэхүүн харахад яг нөгөө нийтлэг байгаа ч гэсэн арай цөөхөн тэгээд яг үзэгдээгүй юмнууд бас ингээд энэ төрс явж гин тий. За тэгээд оливын тос за тэгээд ер нь хитэн төрлийн микс байна. за мэдээж маш сайн болсон юм. Шинэ огны салаатаа бол юу та Дрессингээ бол өөртөө зурах ч юм байна. Яг бидэн дрессинг аваагүй юм шиг үн тий. Тийм байна. Гэхдээ харин битээр бас яг санал зөрчилдөөл үүж байна. Шууд түүхийгээр нь хийчихөө эсвэл бүр болгож жагаад сүүл нөө ийм блендерээр үг нь хийчихсэн шүү. Тэгээ блендер тийм. Харин тийм. Эндийг аргатай шүүгчээсээ шууд асуугаад өөрөөр нь хийлүүлээд өөрөө хийх гэж. Тийм байхгүй найзуудаа тийм. Махтаа осгой зөгчнөө. Та тэр талын ер нь харж байгаа үстэй тий. Ер нь хоорондоо нөгөө бүтээгдэхүүнүүд хэр зохицолтой айлаас гарангуудаа гид зэвгүрх асуудал заримдаа гараад идэв. Тэгээд мэдхгүй бүгднийг холил гусдээ шүү дээ ер нь. За ингэж идчихэд араас нь тустай албас сэрэгээр тэр салаатаа идсэн дээр тий. Тэгээд гараас цай авах нь бол одоо нэр тэр хэрэг юм. Хэрэг байлаа. За баярлалаа. Би энд дүн гаргачихв. Манай өөр тавиагүй шүү дээ. манай юу чинь цагаан сараар нь бууз нийслэл салаад хоёр бол их тийм хоршдог те. Ялангуяа залуучууд бас тийм дуртай. За энэ бууцааны салаад байгаа энэ цагаан лавгийн салаад бууцтай бол хангаш шүү. Минь бууцааны салаад нэг замсах уу? За тийм. За тгийлгээд. Чинжүүнэ. За тгий. За амсаа. За. Цагаан сар бол бидний уламжлал, хэв нэгдлийн илэрхийлэл. Тавгийн эдийн дээрх өнгө бүр бидний хүсэл мөрөөдөл, амьдралын амт таймчуудыг уулна. Баярын ширээгтэн төгс чимэх төгөлдөр амтыг зөвхөн оргил сүлжээ дэлгүүрээс. Хямд ухаалаг сонголт оргил сүлжээ дэлгүүр. Үндэсний сүлжээ дэлгүүр оргилтой хамтран Ямравтай хайнаа шоуг та бүхэнд хүргэж байгаа. Одоо оргил мөчтөр хүрэлцэн ирсэн байна. Энэ бол мэдээж ялагч тодорхой мөч. Бид бүхэн 400 мянган төгрөгийн болцолтойгоор бараа материалуудаа тоглуулсан. За яг амтар голлын ширээг нь харъя гэхээр бүгдээрээ мундаг сэтгэл гаргасан. Тэгэхээр энэ дээр бол би миний хувийн зүгээс бас юу харсан гэхээр маш одоо энэ өгөгдсөн хугацаанд бас алгуураа маш амжилттай биелүүлээд өөрийн хүч хөдөлмөрөө бас гаргаад оюун ухаанаа зараад бас л нөгөө ширээ дүүргэж чадсан одоо хоёр хостоо бас энэ хүү эрхийн бичгийг гардуулъя гэж бодсон. За энэ хоёр хүн болоо тэгээ жоо уддаг байлаа яадаг байлаа. Үргээл. Одоо энэ нөгөө шууд реклам орчихсон. За реклам. Би одоо бодлоо тэгээд та бүхэн бас болгооны үстэй гэж бодоод би энэ хүү шагналыг одоо танарыг амар гомдос гордож чинь. Би энэ хүү шагналыг бол одоо өдөө хөвчийн гэр бүл. Яа тэгээд энэ дээр бас би нөгөө намайг арай удсан ингээд дөрөс үдгээд исэн шүү. Энэ хоёр дээр харин удаад исэн ингээд исэн шүү. Баярлалаа. Яг нөгөө та бүхэн маань үнэхээр Ямравтай хайнаа гэмээр гайхалтай сайхан гялалцсан ийм гоё хосууд юм байна, гоё гэр бүл юм байна. Баярлалаа та бүхэндээ. Тэгээд ер нь бол эцэст нь хэлэхэд ямар ч өндөр нөхрүүдтэй юм те. За ингээд 25 дугаар сүргтлээс оргил худалдааны сүлжээ төвтэй хамтран бэлтгэн хүргэсэн Ямравтай хайнаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Дараагийн баяраар иргэн уулзлаа. Түр баяртай. Үндэсний сүлжээ оргил худалдааны төвөөс олдохгүй бараа гэж нэг хэн ч үгүй. Олоод сонгоод авах юм бол өнөөдрийн оролцогчдын адил өнгөцөмж бүрдсэн үлэмж тансаг баярын ширээг халуун гэр бүлэрээ хамтдаа засах боломж та бидэнд байна. Харин тэгээд дараа нь Ямравтай хайнаа хэмээн асуугаараа нэгнээсээ өнөөдрийн нэвтрүүлгээ энэ хүрээж аргаая. Ирэх дугаараар иргэн уулзъя үзэгчдээ.